Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар үзүүлж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар төрийн худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох цахим сургалт. За сайн байцгаана уу. Өнөөдөр засгийн газрын худалдаа авах ажиллагааны талаар ерөнхий ойлголт, тэр дундаа тендерт оролцоход юуг анхаарах, хэрхэн яаж амжилттай оролцох вэ гэдэг талаар ерөнхий ойлголтыг өгөх гэж байна. За засгийн газрын худалдаа авах ажиллагаатай холбоотой гаргасан үндсэн засгийн газрын тогтоолууд байгаа. За энэ дундаас тендерт оролцогчийн хувьд бол анхаарах ёстой зөөн хідэн тогтоолыг анхаарч байна. За энэ маань юу вэ гэхээр нэгдүгürt босго хүн шинжилэн батлах тухай засгийн газрын тогтоол байгаа. За энэ нь тендерт оролцогчийн хувьд нээлттэй тендерт орох уу, онцгой журмын хязгаарлалтмал харьцуултын тендерт орох уу гэдэг юм асуудал бол яригддаг юм зүйл байгаа. За мөн тендерт оролцогчийн хувьд дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан барааны жагсаалт гэдгийг засгийн газраас баталсан. За энэ тогтоол бол 19 онд бол 9-р тогтоолоор шинжлэгдсэн байгаа. За энэ тогтоолын хүрээнд бол тухайн дотоодын үйлдвэрлэгчдийн нийлүүлэх боломжтой бараанд барааг тендерт оролцогч нийлүүлсэн тохиолдолд тухайн барааны үнийг хийсвэрээр бууруулан тооцож харьцуулах баг үнээр таныг шалгаруулах боломжийг нь хангах юм боломжтой нөхцөл бол орсон байгаа. За мөн дараагийн тогтоолын хүрээнд бол 2018 онд бол засгийн газрын тогтоолоор бүх тендрийг нээлттэйгээр цахимаар зохион байгуулах юм шаардлагыг хүргүүлсэн. За энэ тогтоолд бол орсон байна. За мөн дараагийнх нь 2018 оны 5 сарын 16-нд бол засгийн газрын тогтоосон босго үнэд нэмэлт өөрчлөлт орсон. За үүнтэй холбоотойгоор бол шууд худалдан авалт буюу 10 саяас дээш өртөгтэй бараа ажил үйлчлэгээ худалдан авахд бол зайлшгүй яах нь тендер шалгаруулна. Өөрөөр хэлбэл түүнээс доош бол ямар нэгэн тендер шалгаруулалтгүйгээр шууд худалдан авалтанд та оролцож болох юм а гэдэг юм санаа бол байгаа. За мөн тендерт оролцогчийн хувьд тухайн захиалагчаас шаардсан тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилан төлбөрийн баталгааг шаардсан тохиолдолд түүнийг та үнэт цаасаар байршуулж болох юм жагсаалт бас байгаа. За мөн сүүлд орж ирсэн засгийн газрын тогтоол бол худалдаа авах ажиллагаатай холбоотойгоор улсын болон бүс нутгийн шин чанартай худалдан авах ажиллагааг урьдчилсан байдлаар зохион байгуулах юм арга хэмжээний жагсаалтууд батлагдсан гэх мэтчлэн. За үүнтэй холбоотой бас анхаарах нэг зүйл бол худалдаа авах ажиллагааны хүрээнд хяналт тавих юм журмын асуудлыг бид нар бас анзаарах ёстой. За худалдаа авах ажиллагаатай холбоотой зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журмын асуудал бол үндсэндээ үнэлгээний хороонд бол илүү их анхаарал татгууц зүйлээ гэж ойлгож байна. За олон нийтийн оролцоотой худалдаа авах ажиллагааны асуудал бол үндсэндээ бол та иргэнийхээ хувьар иргэдийн бүлэг болоод 20 сая хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтанд өөрийнхөө харьяа дүүргийн, сум дүүргийн тамгын газарт бүртгүүлээд тухайн харьяа дүүрэгт шаардлагатай. За энгийнээр ойлгох юм бол бидний амьдарч байгаа дүүрэг хорооны нутаг дэвсгэрдэг тогтчлт ажил үйлчлэгэнд бол оролцох боломжтой ийм журмын асуудал бол энд яригдж байгаа. За мөн цахим тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой журам бол шинжлэгдсэн. За үүнтэй холбоотой анхаарах зүйлүүдийг бид нар бас явцын дунд яриад явах нь зүйтэй байх. За мөн тендерт оролцогч бол бүртгэлд хамрагдах журмын асуудал бол байгаа. За одоогор бол яг тендерт оролцогчид заавал бүртгэлд хамрагдана гэдэг асуудал бол байхгүй. Өөрөөр хэлбэл таны үйл ажиллагааны чиглэл мэргэжлийн дагуу холбогдох төр захиргааны байгууллагт танай компани бүртгэгдсэн байлаа гэж бодоход магадгүй гэрээ шууд байгуулах байдаг юм уу? Эсвэл онцгой журмын хязгаарлалтмал тендер шалгаруулалтын хувьд ч байдаг юм уу? Таныг илүү сонгох боломж нь бол нэгддэг. Түүнээс биш бүртгэлд яг хамрагдаагүй байлаа гэдээ бол тендерс бол татгалзах нөхцөл бол үүсэхгүй гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За ингээд худалдаа авах ажиллагаатай холбоотой бас нэг анхаарах зүйл бол мэргэсэн ажилтан бэлтгэх сургалтын асуудал байна. Та тэгэхээр тендерт илүү их амжилттай оролцохын тулд А3 сертификат ирэх болгодог энэхүү сургалтанд хамрагдах юм бол сургалтанд хамрагдаад шалгалтын амжилттай өгсөн тохиолдолд 3 жилийн хугацаатай юм ирэх болгогддог гэдэг ийм зүйл байна. За үнэлгээний хорооны үйл ажиллагааны энэ журмын хүрээнд асуудал бол үнэлгээний хороонд ажиллаж байгаа субъектүүдийн хувьд бол хэрэгтэй.
За ерөнхий гэрээ байгуулагч журмын хувьд магадгүй одоо та бүгдэд маань бас ач холбогдолтой байж болох юм. Юу вэ гэхээр энэ маань Монгол улсын хэмжээнд улсын болоод бүс нутгийн шин чанартай худалдаа авах ажиллагааны хүрээнд за төрийн худалдаа авах ажиллагааны газар бол тендер шалгуулалтыг зохион байгуулах юм асуудал байгаа. За энэ тендерт яг одоогийн байдлаар бол үндсэндээ эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах. За мөн одоо энэ жилээс бол дулааны тоолуур дээр бол ерөнхий гэрээ байгуулахын журмыг бол хэрэглээ төрийн худалдаа авах ажиллагааны газар бол зохион байгуулсан. За энэ тендерт та амжилттай оролцсон тохиолдолд тухайн одоо амжилттай оролцоод та шалгарсан өдрөөс цахим дэлгүүрт бол таны нийлүүлэх боломжтой бараа бол цахим дэлгүүрт байршин. Цахим дэлгүүрт байрсан үеэс эхлэн одоо захиалагч байгууллагуудын хувьд бол өөр газраас тус барааг бол айлын газраас бол авахыг хориглоо зөвхөн одоо таны нийлүүлэх боломжтой бараа цахим дэлгүүрээс бол сонгогдох боломжтой маа гэдэг юм зүйл байгаа. Энийг бас одоо тендерт оролцогчийн хувьд бол анхаарна. За тендерт оролцогчийн хувьд бас нэг анхаарах зүйл бол үнэлгээний зааврын асуудал буюу тендерт одоо оролцсон тохиолдолд үнэлгээний хороо таныг одоо тендерийг хэрхэн яаж үнэлэх вэ гэдэг энэ асуудлыг бол энэ дээр авч үздэг. За бид түрүүн бас нэг зүйлийг анзаарсан. Засгийн газрын 9-р тогтоолоор давуу эрхийн зөрүү тооцохтой холбоотой тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлалын асуудлыг бол бид нар эндээс ярьж болох юм а гэдгийг анзаарч байна. За ингээд бас та бүгдэд хэрэгтэй байх нэг зүйл бол тендерт оролцох эрхийг хязгаарлуулсан этгээдийн бүртгэл гэдэг ойлголт байгаа. За энэ маань юу вэ гэхээр хэрвээ та тендерт оролцоод тухайн гэрээнд заасан нөхцөлийн дагуу одоо харамсалтай гэр ажлыг гүйцэтгэж чадахгүй эсвэл одоо чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх юм уу? Мөн тендерт оролцохдоо илт худал мэдээлэл хүргүүлсэн тохиолдолд бол харж агсаалтанд орох юм шүү гэдгийг бол энэ дээр анхаарна. Харж агсаалтанд орсон тохиолдолд бол 3 жил бол тендерт ордоггүй гэдгийг бас анхаарах хэрэгтэй байгаа. За мөн та бүгдийн хувьд бол үнэлгээний хороонд бол хүндлэнгээ ус ингээд гишүүнээр бол оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл түрүүний А3 сертификатын сургалтанд бол хамрагдсан тохиолдолд бол та одоо үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд хүндлэнгийн гишүүнчлэлтэйгээр одоо босод одоо тендерүүдийг үнэлэх юм боломжтой болж байна гэдгээс анхаарах хэрэгтэй. За оролцогчдоос одоо таны хувьд магадгүй одоо тендер шалгуулалттай холбоотой гомдол гарах юм бол яаж хянан шийдвэрлэх вэ гэдэг юм асуудал бас журмаар зохицуулах зүйл байна. За мөн тендер шалгуулалтын үйл ажиллагаатай холбоотой та тендерт оролцоход магадгүй одоо харамсалтай таны тендер амжилтгүй боллоо гэж бодоход та өрсөлдөгчийн материалтай танилцах ийм журмын асуудал бол бас шинжлэгдсэн байна. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо таны тендер шалгараагүй ч гэсэн гэрээ байгуулах эрх олгогдсны дараа бол тендерийн материалыг одоо харах юм боломж бол нэгдэж байна гэдгийг анхаарч. За энэ бол үндсэндээ худалдаа авах ажиллагаатай холбоотой Монгол улсын хэмжээнд бүхэлдээ мөрдөгдөж байгаа тогтоол журмын асуудал юм а гэдгийг ерөнхийд нь одоо би та бүдэд танилцуулж байгаа. За мөн худалдаа авах ажиллагааны хүрээнд нэг анхаарах зүйл бол ямар хууль тогтоомжийг бид нар мөрдөж ажиллах юм бэ гэдэг юм зүйл байгаа. За альва хуулийн дээр бол мэдээж үндсэн хууль маань явж идэг. За шалгарсан тендерт оролцох захиалагчийн хооронд байгуулагдах гэрээ бол иргэний хуулиар зохицуулагдж байгаа. За мөн өнөөдөр худалдаа авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбоотой 5 сая төгрөгнөөс дээш өртөгтэй гүйлгээ хийгдэх тухай бүр шилэн даасан бүртгэгдэн. За мөн мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хуулиар бол зохицуулагдж байгаа. За эдгээр хуулиудтай одоо нийцүүлж гаргасан хууль тогтоомжоос энэ хууль маань бол бүрдэж байна гэж хэлж болно. За магадгүй танай байгууллагын үйл ажиллагаа одоо үндсэндээ гадны зээл тусламжийн хөрөнгөөр нийлүүлэгдэх тэр бараа ажил үйлчлэгийг худалдан авахд олон улсын гэрээгээр одоо зохион байгуулагдах тэр бараанд одоо авах гэж байгаа бараанд танаа одоо байгууллага нийцэх юм болч байдаг юм уу? Танахтай ямар нэгэн тендер шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулах боломж үүсэж байгаа. За магадгүй өнөөдөр төрөмчд одоо аж ахуйн үйлдвэрийн газрууд буюу одоогор бол яг Азцаа компани бол одоо авцаамын засвар арчилгаатай холбоотой ажил үйлчлэгийг худалдан авахд бол ямар нэгэн тендергүйгээр оролцож байгаа. За мөн төрийн нууцад хамааруулсантай холбоотой магадгүй одоо үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай зориултын тоног төхөөрөмж байгууламж ажил үйлчлэгийг танай байгууллага нийлүүлдэг бол ямар нэгэн тендер ойлголттой авахгүй. За мөн төв банкны хуулийн хүрээнд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой үнэт цаас худалдаж авах төлбөр тооцоо гүйцэтгэх банкны хян шалгалтын хүрээнд зөвлөх үйлчлэгээ ч гэдэг юм. Энэ болгон дээр болох бас тендер гэдэг ойлголт бол байхгүй. Өөрөөр хэлбэл төрийн болоод орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авахд энэ хууль хамаарахгүй маа гэдгийг ойлгож болно. За та бүгдийн маань оролцох тендрийг үнэлгээний хорооны ойлголт байгаа. За үнэлгээний хороо гэдэг бол тендер шалгуулалтыг зохион байгуулах ажлын хэсэг гэж ойлгож болно. За үнэлгээний хорооны хувьд
босго үнийг буюу түрүүн бид нар засгийн газрын тогтоосон босго үнийг харсан. За энэ засгийн газрын тогтоосон босго үнийг хүрээнд тендер шалгуулалтыг зохион байгуулах, журам сонгох юм үн юм а гэдгийг харж болно. Өнөөдөр Монгол Улсын засгийн газрын худалдаа авалтанд ердөө 3 зүйл авч. За бараа авч болно. За ажил үйлчлэгээ авч, ажил авч гүйцэтгүүлж болно. За үйлчлэгээ хангуулж болно. Тэгэхээр үйлчлэгээ маань өөрөө зөвлөхөөс бусад үйлчлэгээ гэдэг ойлголт байгаа. Тэгэхээр барааны хувьд бол мэдээж ойлгож байгаа тодорхой материалыг бий зүйлсийг бид нар ойлгож болно. Барааны хувьд батлагдсан төсөв төрдөг 50 саяас дээш бол нээлттэй тендерийн ойлголт гарч ирж байгаа. За 50 саяас доош 10 сая хүртэл бол харьцуултын тендер шалгуулалт гэх мэтлэн өөрөөр хэлбэл тендер шалгуулалтын журам сонгогддог гэж хэлж болно. За ажлын хувьд болохоор бид нар барилга байгууламжийн ажил, одоо тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулгын ажлууд, за мөн тогтчлтын ажлыг бол ойлгож болно. За зөвлөх үйлчилгээний хувьд ойлгох юм бол бид нар сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийх, за зураг төсөл боловсруулах зэрэг ажлууд зөвлөх үйлчилгээ болох нь. За зөвлөхөөс бусад үйлчилгээний хувьд бол харуул хамгаалалт, за одоо бидний хувьд бол бас цэвэрлэгээ, хоол бэлтгэх үйлчилгээч байдаг юм а. Эдгээр бол бусад үйлчилгээ гэдгийг ойлгоно. Тэгэхээр нэг анхаарах зүйл байгаа. Бараа болоод үйлчилгээний хувьд бол зөвлөхөөс босоод үйлчилгээний хувьд 50 саяас дээш төсөв төртөгтэй байх юм бол тендер заавалжгүй нээлттэй явна гэсэн. За ажлын хувьд бол 80 саяас дээш төсөвтэй бол тендер нээлттэй явна гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээ аваад үзэхээр тендер шалгуулалтыг зохион байгуулахтай холбоотой журам болов үндсэндээ босго үнээс бол хамаарж байна гэдгийг харж. Тэгэхээр бараа ажил зөвлөхөөс босод үйлчилгээний хувьд бол нээлттэй тендер, онцгой журам, за олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам бол хэрэглэгдэх нь. За зөвлөх үйлчилгээний хувьд бол 10 саяас дээш төсөв төртөгтэй бол зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлд сонгох журмын дагуу зохион байгуулагддаг байх нэ. За түрүүн миний дурдсан. За сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах ч гэдэг юм а гэдгийг зөвлөд. За бид нэг зүйлийг сайн анзаарсан. 50 саяас дээш төсөв төртөгтэй бол тендер бол нээлттэй явах юм байна. За нээлттэй тендер шалгуулалтын оргаар бид нар худалдан авах ажиллагааг зохион байгуулсан тохиолдолд бид нар урилгыг бол сонин дээр за мөн цахимаар бол нээлттэй зарлж байгаа гэдгийг бас анхаарч байгаа. За хэрвээ танай компани тендерт одоо нээлттэй тендерт оролцох гэж байгаа бол тендер хүлээж авах эцсийн хугацаа бол хамгийн бага 30 хоног байдаг шүү гэдгийг анхаарна. За хүлээн авснаас хойш бол тендер 1 цагийн дотор нэгдэж байгаа. За 1 цагийн дотор нэгдэхэд бол цахимаар нээлт хий чинь та заавалжгүй тэр байгууллагын гадна очиж одоо тэр газар очих, хүрэлцээ очих хүрэх шаардлагагүй гэсэн үг. За ингээд тендер нээснээс хойш 30 хоногийн хугацаанд буюу тендерийн хүчинтэй байх хугацаанд өмлөгийн хороо таны тендрийг үнэлээд шалгарсан эсвэл шалгараагүй тухай мэдээллийг танд хүргүүлэх ёстой гэдгээс анхаарна. За үүнтэй холбоотой анхаарах зүйл бол тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулагддаг шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тендерийн хүрээнд саяны бидний одоо тендерүүдийн хувьд бол нээлттэй бай, за онцгой журам бай, зөвлөх үйлчилгээ бай, зөвлөхөөс босод үйлчилгээ бай. Бүх тендерээс татгалзах уу гэвэл үнэлгээний хороо үнэлгээ хийгээд татгалзаж болно. За шаардлагад нийцсэн тендер ирэхгүй юм бол за оролцогчдын хувьд бол одоо өрсөлдөгчөө төөрөгдүүлсэн одоо дарамт шалгалт үзүүлсэн нь шүүхээр за мөн эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол за мөн оролцогчийн үнийн санал батлагдсан төсөв төртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн бол за батлагдсан төсөв төртгийг бол та хэд мэн бол тун надаар хэлүүлэхгүй мэдж байгаа юу вэ гэхээр угаасаа зарлагдж байгаа тендерийн хувьд бол батлагдсан төсөв чинь нээлттэй та бүгдэд харагдж идэг. Тэгэхээр таны үн бол тэр батлагдсан төсвөөс 5-аас дээш хувиар хэтэрчих юм бол энэ тендерт та бол амжилтгүй оролцож байна гэж анхаарч болох нь. За 5 хүртэл хувиар бол хэтэрч болно. 5 хүртэл хувиар хэтэрсэн тохиолдолд бол тантай бол одоо захиалагч санал тавиад өөрөөр хэлбэл төсөв төртөгт багтааж гэрээ байгуулах дээр бол санал авах юм байна. За харамсалтай нь таны санал бол тэр 5 хүртэлх хувиар саналынхаа хүрээнд одоо юу гэдгийг одоо зохицуулах боломжгүй энэ дээр хилцээд орохгүй гэж үзэх юм бол энэ тендер маань бас амжилтгүй болно гэдгээс анхаарах хэрэгтэй. За ингээд нээлттэй тендер амжилтгүй болсон тохиолдолд тухайлбал сая батлагдсан төсвөөс 5-аас дээш хувиар хэтэрсэнтэй холбоотой тендер амжилтгүй болсон бол дараагийн удаад хязгаарлагдмал тендер гэдэг ойлголт орж ирдэг. Бусад нөхцөл шалтгаанаар тендер амжилтгүй болох юм бол 2 дахь удаад бол дахиад нээлттэй явчих. 2 удаа нээлттэй амжилтгүй болох юм бол 3 дахь удаад гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэдэг. За хязгаарлагдмал тендер амжилтгүй болчвол гэрээ шууд байгуулах арга руу орох нь. За тэгэхээр бусад нөхцөл шалтгаан гэдэг ойлголт өөрөө юу юм бэ гэхээр цөмөрөө бас анхаарч болно. Өөрөөр хэлбэл тендерийн баримтчиг заасан нөхцөл шаардлагыг хангаагүй улмаас
тендер амжилтгүй болвол 2 дахь удаад дахиад нээлттэй болох юмаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тендер шалгуулалтын онцгой журмын хүрээнд 3 аргын асуудал ярьж байгаа. За нэгдүгээр гэрээ шууд байгуулах арга, харьцуулалт, хязгаарлагдмал гэдэг ойлголт. За харьцуулалт гэхээр бид бүгдийн түрүүний дурдсан барааны хувьд 50 саяас доош, ажлын хувьд 80 саяас доош, зөвлөхөөс бусад үйлчлэгээ 50 саяас доош бол тендер харьцуулалтын аргаар зохион байгуулагдана. За тэгэхээр харьцуулалтын аргаар зохион байгуулагдах, заас гадна хязгаарлагдмал тендер гэдэг ойлголт байгаа. За бид түрүүн сая нэг зүйлийг харсан. Тендерт оролцогчийн үнийн санал батлагдсан төсвөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн тохиолдолд 2 дахь удаад бол бид нар хязгаарлагдмал тендер зарлах юм аа. За хязгаарлагдмал тендерийн хувьд нээлттэй тендерээс юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр хүлээж авах хугацаагаар л ялгаатай байна. За мөн дээрэс нь бас нэг анхаарах зүйл бол угаасаа оролцогчдын тоо цөөхөн байдаг бол хязгаарлагдмал тендер шалгаруулах нөхцөл үүсдэг. За тухайлбал өнөөдөр бол яг Монгол улсын хувьд бол өөрийн холбооны салбар дээр ярих юм бол Mobicom, Skytel, G-Mobile, Unitel зэрэг оролцогч угаасаа тодорхой цөөхөн тохиолдолд бид нар хязгаарлагдмал тендер зарлж байгаа. За ингээд бид түрүүн нэг зүйлийг анзаарсан. 2 удаа нээлттэй амжилтгүй болсны дараа за мөн хязгаарлагдмал тендер шалгуулалт амжилтгүй болсны дараа бол гэрээ шууд байгуулж байгаа. За тэгэхээр гэрээ шууд байгуулах аргын тухайд одоо юу гэдгийг таныг шууд сонгоод одоо гудамжинд явж ах чинь ч байдаг юм уу дуудаад гэрээ байгуулах уу гэвэл бас үгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. За юу вэ гэхээр гэрээ шууд байгуулахтай холбоотой цахим сайтн дээр Tender.gov.cgmn гэдэг энэ сайтн дээр бол урилга бол нийтлэгдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингээд урилгын хариуд та саналаа ирүүлэх нь. Тэгэхээр тухайн бараа ажил үйлчлэгийг гүйцэтгэх чадвартай нэг түүнээс дээш этгээдээс үнийн үнэлгээний хороо сонголт хийгээд за ингэхдээ техникийн тодорхойлолт бусад нөхцөл шаардлагыг хангасан бол түүнтэй гэрээ байгуулах нөхцөлийг ярих нэ гэдгийг бас анхаарах. Энэ бол гэрээ шууд байгуулах нөхцөл. За харьцуулалтын тендерийн хувьд бол босон хүнээс хитрээгүй бол бид нар харьцуулалтын тендер зарлж байгаа. За харьцуулалтын тендерийн хувьд бол урилгыг цахим дээр мөн адилна. За нийтлэн урилга зарласан өдрөөс хойш хүлээж авах хугацаа ажлын 5-аас доошгүй хоног байх нэ. За ингээд техникийн болон босод нөхцөл шаардлагыг баримтчиг заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд бид харьцуулалтын тендерийн хүрээнд гэрээ байгуулагдах нь. За гэрээ байгуулагдахын хувьд дахиад нэг зүйлийг сануулъя. Юу вэ гэхээр тендер нээснээс хойш тендерийн хүчинтэй байх хугацаа болох 30 хоногийн хугацаанд багтаж гэрээ байгуулагддаг гэдгийг санаж байгаа. За харьцуулалт амжилтгүй болох юм бол гэрээ шууд байгуулна гэдэг ойлголт бол байдаггүй. Өөрөөр хэлбэл үнэлгээний хороо дахиад харьцуулалтын тендер зарлана гэдгийг анхаарах хэрэгтэй. За хязгаарлагдмал тендерийн хувьд нээлттэй тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь төсөв төртөгтэй холбоотойгоор амжилтгүй болсон эсвэл оролцогч угаасаа цөөхөн байх юм бол хязгаарлагдмал тендер зарладаг гэдгийг түрүүнд дурдсан санаж байгаа байх. За хязгаарлагдмал тендерийн хувьд мөн цахим дээр урилга тавиад урилгын хариуд тендер хүлээж авах хугацааны хувьд бол 15 болоод түүнээс дээш хоног байна. За хамгийн сайн үнэлэгдсэн этгээдүүдтэй бид нар бол гэрээ байгуулах юм нөхцөл үүсэх юм а гэдгийг харж байгаа. За тэгэхээр та бүгд нэг зүйлийг анзаарж байгаа байх. Юу вэ гэхээр тендер шалгуулалтын журмын хүрээнд бол тендер хүлээж авах хугацаа маань ялгаатай байна гэдгийг бол анзаарж байгаа. За олон нийтийн оролцоотой худалдаа ажиллагааны журам гэдэг дөнгөж нөгөө бид нар журмын танилцуулга хийж байхад ойлголтыг өгчилсөн. За энэ маань өөрөө юу байдаг вэ гэхээр сум дүүргийн төсвийн хүрээнд 20 сая хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтанд иргэн та бүлэг болоод иргэнийхээ ганц дангаар бол биш иргэдийн бүлэг болоод төсвийн тухай хуулийн хүрээнд дэх 58.3-3 за 58.4-3-т заасан дүүрэг болон сумын хүрээнд хийгдэх энэ ажлууд дээр иргэдийн бүлэг болоод та оролцох боломжтой маа. За үүний тулд бол иргэдийн бүлэг байгуулаад сум дүүргийнхээ засаг даргын тамгын газарт бүртгүүлчих нь. За хүсэлтээ гаргаад засаг даргын тамгын газраас иргэдийн бүлгийн жагсаалтыг нээлттэй зар хэлбэртэй тавьчихж байгаа. Ингээд 3 болоод түүнээс дээш бүлэгт магадгүй таны хийгдэх гэж байгаа ажил, магадгүй таны одоо танаа бүлийг одоо цахилгааны засвар хийдэг болж байдаг юм уу? Манай хороо дүүрэгт цахилгааны одоо урсгал засварын гэмтэл гарлаа гэхэд танахыг одоо засуулахаар урьж болно гэсэн үг. За ингээд 3 болоод түүнээс дээш бүлэгт урилгыг алтан бичгээр цахим шуудангаар бол хүргүүлдэг байх нь. За магадгүй энэ тохиолдолд танаад урилга ирсэнгүй, танаа бүлэгт урилга ирсэнгүй. За энэ тохиолдолд та магадгүй тухайн ажил хийгдэх гэж байгааг мэдэх юм бол урилга аваагүй ч гэсэн саналаа хүргүүлээд оролцох бол боломжтой гэдгийг анхаараарай. За олон нийтийн оролцоотой худалдаа авах ажиллагааны тендерийн хувьд бол хүлээж авах хугацаа бол ажлын
5-аас доошгүй хоног байдаг. За хүлээж авах хугацаа бол дахиад нэг зүйлийг сануулчих. Урилга зарлснаас хойш хүлээж авах хугацаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Ингээд бид ирсэн саналуудыг харьцуултын аргаар үнэлдэг байх нь. За мөн тендерт оролцогчдын хувьд бас нэг анхаарах зүйл байдаг. Юу вэ гэхээр өнөөдөр худалдаа авах ажиллагаатай холбоотой тендерт оролцогчдын хувьд бол одоо тухайн үнэлгээний хороо нилээдгүй том төсөвт өртөгтэй тендерийг зарласан байгаа тохиолдолд багцлаа зарлсан байж магадгүй. За багцлаа зарлана гэдэг маань юу вэ гэхээр нөгөө тендерүүдийн хувьд нэр төрлийн хувьд нэлээд ялгаатай. Жишээ нь хүнс байлаа гэж бодоход мах, одоо гуйрал, одоо сүүн бүтээгдэхүүч гэдэг юм уу багц 1, 2, 3 гэх мэтлэн багцалж болно. За энэ тохиолдолд нэр төрлийнх нь хувьд за зориулалтынх нь хувьд газар зүйн байрлалынх нь хувьд багцалж болох нь. За тухайлбал одоо зөвлөх үйлчилгээ гэж одоо байлаа гэж бодоход магадгүй геологийн газар зүйн зураг хийх гэжэлээ гэж бодоход тухайн газар зүйн онцлогоосоо хамаарат нэг зураг мөртлөө хит хитэн газар байж болно шүү дээ. Тэгэхээр газар зүйн байрлалаар нь бас ялгаатай багцалж болох нь. За энэ тохиолдолд бидний та бүгдийн хувьд анхаарах ёстой нэг зүйл нь юу вэ гэхээр захиалагчийн томсон үнэлгээний хороо урилга дээрээ баримт жижиг дээрээ багцуудын мэдээллийг заасан баг. Урилга дээрээ. За өөрөөр хэлбэл оролцогч зөвхөн нэг багц дээр орноо. Эсвэл хит хитэн багц дээр орноо гэж заасан байна. За энэ тохиолдолд хэрвээ нэг багц дээр орно гэвэл та ганцхан нэг л багц дээр санал өгнө. Харин хит хитэн багц дээр саналыг өгж болно гэвэл танаа компани хит хитэн багц дээр саналаа ирүүлж болох юм. За ингэхдээ нэг зүйлийг анхаараарай. Юу вэ гэхээр таны санал одоо тавьж байгаа тэр одоо хит хитэн багцын нийлбэр дүн нь хамгийн бага байвал хамгийн бага байх тэр хувилбар дээр танах санал өгсөн байвал танай компани бүх багц дээр шалгарах боломжтой гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн багцуудын нийлбэр дүнгээр хамгийн бага байх тэр хувилбар бол сонгогддог шүү гэдгийг бас анхаараарай. За ингээд бидний хувьд ялангуяа та бүгдийн маань хувьд бол бас нэг анхаарах зүйл маань өөрөө үнэлгээний хороо маань ямар тендрийг ямар журмаар зохион байгуулах гэж байгаа юм бэ гэдгийг бол сангийн сайдын баталсан юм жишгүүдээс бол харж болдог байгаа. Тэгэхээр одоогоор бол сангийн сайдын баталсан юм 13 жишг баримт жижиг дээр тулгуурлаад үнэлгээний хороо бол тендрийн баримт жижиг боловсруулдаг. Тэгэхээр тендрийн баримт жижиг боловсруулах дээр бол бидний нэг анхаарал хандуулах зүйл юу байдаг вэ гэхээр ерөөсөө үнэлгээний хорооны хувьд хитгэн зүйл дээр л одоо шаардлага өгүүлчих. За тэрний үед гэхээр нэгдүгürt өгөгдлийн хүсэгт байгаа. За хоёрдугаарт техникийн тодорхойлолт, ажлын шаардлагууд байна. За мөн гэрээний тусгай нөхцөл. Өөрөөр хэлбэл энэ цэнхрээр тусгагдсан энэ зүйлүүд дээр үнэлгээний хороо ажилдаг. За та бүгд ч гэсэн энд юуг танаас шаардсан байна гэдгийг энийг л харах хэрэгтэй. За энэ шаардлагуудыг та хангаж чадчихвэл манайх энэ тендерт орж болох юм байна гэсэн үг. За тэгэхээр та бүгдийн хувьд бас нэг анхаарах зүйл бол үнэлгээний хорооны гишүүдийн боловсруулсан энэ бүгд дээр үндэслээд холбогдох одоо тэр шаардсан материалуудыг хангаж одоо хүргүүлэхээс гадна одоо гэрээний маягтын дагуу за одоо тендерийг бэлтгэж одоо хүргүүлэх ёстой гэдгийг анхаарна. Тэгэхээр үндсэндээ тухайн тендерийн баримтчиг заасан одоо нөхцөл шаардлагын дагуу материал аваад бэлднэ гэсэн үг. За түүнээс биш бусад энэ улаанаар тэмдэглэсэн зүйлүүд бол сангийн сайдын баталсан жишгдээр байж идэг. Энэ хэвээр нь ерөөсөө үнэлгээний хороо өөрчлөөгүй та энэ дээр үл ямар нэг ач холбогдол өгөх тийм шаардлагагүй. За гэхдээ магадгүй та хамгийн анх удаага энэ тендерт орох гэж байгаа бол тендерт оролцогчдод өгөх зааварчилгааг нэг удаа уншчих нь бол зүйтэй шүү гэдгийг бас сануулад хэлчихмээр байна. За тендер шалгаруулахнаас та оролцох гэж байгаа. За энэ тохиолдолд магадгүй одоо тендерийн баримтчгийг одоо аваад одоо цахимаар хүлээж аваад тань магадгүй ойлгомжгүй тодруулах зүйл гарах юм бол тендер хүлээж авах эцсийн хугацаа дуусахаас өмнө ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө та тодруулах боломжтой гэдгийг бас анхаараарай. Өөрөөр хэлбэл одоо маргааш тендер хүлээж авах эцсийн хугацаа байлаа гэж бодоход та бол өнөөдөр тодруулах боломжууд байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол хуулийн хүрээнд тендер хүлээж авах эцсийн хугацаа дуусахаас өмнөх ажлын 5-аас доошгүй хоног байх нэ гэдгийг анхаарна. За ингээд ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө та албан бичгээр хүсэлт тавиад тодруулга авсан тохиолдолд за одоо бол шууд цахимаар хүсэлтээ илэрхийлж болно одоо заавал албан бичгээр хүргүүлэхгүйгээр цахимаар хүсэлтээ илэрхийлж болно. За энэ тохиолдолд захиалагчийн зүгээс бол танд хариу тайлбарыг бол хүргүүлдэг байна. За магадгүй та тодруулга тайлбар аваагүй байсан ч гэсэн бусад компаниас магадгүй өөрийн тань өрсөлдөгч компаниас тодруулга авсан тохиолдолд мөн танд бол тайлбар ирдэг гэдгийг бас анхаарах хэрэгтэй байна.
За тендер шалгуулалтын үйл ажиллагаатай холбоотой одоо оролцогч та магадгүй гомдох юм нөхцөл үүсэж болох юм. За ямар үед одоо энэ гомдлын асуудлыг ярих вэ гэхээр та ингээд тендерийн баримж одоо боловсруулсан тендерийн баримтжийг цахимаар хүлээгээд авсан, урилгыг харцсан. За ингэсэн чинь нөгөө тендерийн баримтжигт өрсөлдөөнийг хязгаарласан зүйл заалт орсон байна. Өөрөөр хэлбэл та энэ тендерт орох гэсэн чинь боломж маань хаагдсан байна. Тэгвэл та яах вэ гэхээр тендер нээгдэхээс өмнөх ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гомдлоо гаргах боломжтой байгаа. За мөн нэгэнд тендер нээгдсэн. Захиалагч энэ үнэлгээгээ нэг л сайн хийхгүй байна. Магадгүй таны хувьд энэ тендер шалгуулалттай холбоотой бол одоо асуудал гарч ийна гэдгийг та мэдсэн бол холбогдох нотлох баримтыг хавсаргаад гэрээ байгуулах эрх олгогдохоос өмнө гомдлоо захиалагчид гаргаж болох юм байна. Захиалагчид гаргаж болно. За тэгэхээр цөмөрөө нэг зүйлийг санаатахыг цөмөрөө бид түрүүн нэг зүйлийг анзаарсан. Худалдаа авах ажиллагааг зохион байгуулалттай холбоотой журмын хүрээнд урилга зарлаад тендер хүлээж авах хугацааг ярьжсэн. За хүлээн авснаас хойш тендерийн хүчин тавих хугацаа 30 хоног байдгаа гэдгийг түрүүн би дурдсан санаж байгаа баг. За тэгэхээр тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаж бид гэрээгээ байгуулдаг санаж байгаа. За тэгэхээр захиалагчийн томилсон үнэлгээний хороо тендерийг үнэлээд бид түрүүн нэг зүйлийг бас анзаарсан байх. Юу вэ гэхээр тендер шалгуулалтын өгөгдлийн хүс нэгт техникийн тодорхойлолт, үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлтүүд за одоо тэр болгон дээр үндэслээд захиалагчийн томилсон үнэлгээний хороо бол тендерийн баримтчиг боловсруулсан түүнийхээ дагуу бол үнэлгээ хийх нь байна. За ингээд үнэлгээ хийгээд хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчид бол гэрээ байгуулах эрх олгож. За гэрээ байгуулах эрх олгогдоод харамсалтай танай компанид бол шалгарч чадаагүй гэсэн мэдээлэл ирлээ гэж бодоход та гомдлоо дараагийн шатанд бол сангийн хамт гаргач. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эрх олгосноос хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дотор та сангийн амд гомдлоо гаргах боломжтой гэсэн үг. За ингээд нэгэнд гэрээ байгуулах эрх олгогдсон бол ажлын 6-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулагддаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр нэгэнд гэрээ байгуулагдсан бол та дараагийн шатнд зөвхөн шүүхтэд гомдол гаргана. За мөн таны гаргасан гомдлыг шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар за мөн сангийн ам шийдвэрлэж чадаагүй гэж үзвэл дараагийн шатнд шүүх шийдэх байгаа. За мөн захиалагчийн хүрээнд та гомдол гаргасан захиалагч таны гомдлыг шийдэж чадаагүй. За эсвэл энэ ажлын 10 хоногийн дотор гомдол шийдвэрлэгдээгүй гэж үзэх юм бол дараагийн шатнд бол сангийн аманд гомдол гарах боломжтой байгаа шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгэхээр тендерт оролцогч гэж таныг ганцаарн гэж бас хэлэхгүй байж болно. Өөрөөр хэлбэл дангаараа та тендер ирүүлэхээс гадна хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тендерт оролцож болох юм байна. Тэгэхээр хамтран ажиллах гэрээний үндсэн дээр оролцох тохиолдолд бид нар яах ёстой вэ гэхээр одоогор бол цахимын журам шинжлэгдсэнтэй холбоотой таны тэр хамтран ажиллах гэрээ бол цахим гэрээ буюу И гэрээ байгуулагдах ёстой гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл цаасан дээр та хоёрын гэрээ бол хүчин төгөлдөр биш ээ гэдгийг ойлгох хэрэгтэй. За хамтран ажиллах гэрээ маань туслан гүйцэтгүүлэх гэрээ байж болно. За эсвэл түншлэл байж болдгийм. Түншлэл байж болно. За тэгэхээр туслан гүйцэтгүүлэх гэрээ гэж юу хэлээд байна вэ гэхээр ерөөсөө таны санал тавьж байгаа үний одоо тендерийн үнийн саналын 10 хүртэл хувийг туслан гүйцэтгэгч чинь гүйцэтгэх бол тэр туслан гүйцэтгэгч болно. За тэгэхээр энэ дээр нэг гэрээний үн гэдэг ойлголт байгаа. Тэгэхээр гэрээний үн заримдаа таны үнийн санал байхгүй ч магадгүй. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр тендерт оролцогчийн тавьж байгаа тендерийн үнээс арифметикийн алдааг залруулсан мөн танай компани тавьж байгаа үнийн хөнгөлөлтийг тооцсон үн бол гэрээний үн болдог шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувийг гүйцэтгэх бол хэм болох нь туслан гүйцэтгэгч болох нь. Тэгэхээр туслан гүйцэтгэгч 10 хүртэл хувийг л гүйцэтгэх боломжтой гэдгийг бас анхаараарай. Тэгэхээр өнөөдөр бас тендерт оролцогчид заримдаа ийм өрөөсгөл ойлголт аваад байдаг. За бид нар тэгвэл нэг 10 компаниг нийлүүлээд туслан гүйцэтгэгчтэй болчоод энэ ажлыг гүйцэтгэх юм байна. Энэ тийм ойлголт биш. Өөрөөр хэлбэл таны тухайн танай компани гүйцэтгэх ажлын 10 хүртэл хувь буюу гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь. Тэгэхээр 10 компани маань магадгүй нэг хувийн ажил гүйцэтгэлтэй гэхэд нийлээд 10% биш үү гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгэхээр туслан гүйцэтгэгчээс тендерийн баримтчиг тавьсан шаардлагуудыг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийдэггүй гэсэн үг. Үнэлэхгүй. Гэхдээ тэр туслан гүйцэтгэгч маань зайлшгүй тусгай зөвшөөрөл шаардлагууд ажил хийж байгаа бол
Тухайлбал өнөөдөр бол барилгын компаниудын хувьд бол тендерт оролцохдоо бол туслангуудаа бол дийлэнх тохиолдолд цахилгааны монтаж дээрч байдаг юм авдаг тийм. За энэ тохиолдолд бол бид нар цахилгааны монтаж хийх компани хинч байсан яах вэ? Ямар оролцогч байсан яах вэ гэдэг зүйл биш шүү гэдэг бас ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цахилгааны монтаж хийх зөвшөөрөлтөй байх ёстой байх нь. За мөн туслан гүйцэтгэгч маань одоо юу гэдгийг тухайн зураг төсөлийг одоо бэлтгэсэн нэр дэвсэн этикеттэй нэгдмэл сонирхолтой бас байж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс бусад үнэлгээг бол тендерийн баримтчиг заасан шаардлагуудыг хангахгүй байсан ч болно гэдгийг ойлгоорой. За түншлэл гэж хэнийг хэлэх вэ гэхээр нийт гэрээний үнийн дүнгийн 10-аас дээш хувийг гүйцэтгэх юм бол түншлэл болчих. За тэгэхээр түншлэлээр орж ирж байгаа тохиолдолд бол бидний анхаарах зүйл бол үнэлгээг бол түншлэгч мөн танаа толгой компани аль алин дээр үнэлгээ хийдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. За энэ дээр нэг анхаарах зүйл бол тендерийн баримтчиг заасан борлуулалтын орлого түргэн хүрэх чадвартай хөрөнгө болоод авах боломжтой зээлийн хувьд түншлэлээр орж ирж байгаа төлөөлөх эрх бүхий этгээд буюу одоо танаа компани толгойлон орж ирж байгаа бол танах бол төлөөлөх эрх бүхий этгээд болно. Энэ тохиолдолд борлуулалтын орлогын 40%-аас багахгүй шаардлагыг хангана. За жишээлбэл багш нэг жишээ хэлье. Жишээлх юм бол борлуулалтын орлого 500 саяас баггүй байлаа гэж үзвэл төлөөлөх эрх бүхий этгээд бол 40% гэхээр 200 саяас доошгүй борлуулалтын орлоготой байх ёстой гэсэн үг. За түүнтэй хамтарч байгаа гишүүн этгээд бол 25%-аас доошгүй орлоготой байх ёстой гэсэн үг. Ингэж ойлгоно. За харин чадвар туршлагын хувьд бол ажлын туршлага, тоног төхөөрөмж, ажиллах хүчний шаардлага байлаа гэж бодоход тухайн тендерт орж байгаа оролцогч компаниудын хувьд бол нийлбэр дүнгээр нь тооцогчдөг байна. Нийлбэр дүнгээр нь тооцогчдөг. Өөрөөр хэлбэл энэ дээр 40-25 литр гэдэг үнэлгээ бол багхгүй. За мөн одоо тендерийн баримтчигт ашигтай ажилласан байна гэж заасан байх юм бол танаа одоо 2 юм байд юм уу 3 компаниуд бүгдээр ашигтай ажилласан байх ёстой гэдгийг анхаарах ёстой байгаа. Бид дөнгөж хичээл эхлээд нэг зүйлийг анзаарсан юу вэ гэхээр тендерт оролцогч одоо дотоодод үйлдвэрлэсэн барааг санал болгох юм бол таны барааг бол бараанд даваа ихэн зөрүү тооцдгоо. За тэр бол засгийн газрын 9-р тогтоолоор одоо батлагдсан юм а гэдгийг хэлж байсан. За энэ тохиолдолд танаа компани тэр дотоодод үйлдвэрлэсэн барааг санал болгосон тохиолдолд таны одоо санал болгож байгаа барааны дүнгээс 10%-аар даваа ихэн зөрүү тооцно. За үүнд бол хуулийн хүрээнд Монгол улсын гарал үүсэлтэй бараа санал болгвол за хог хаягдал дахин боловсруулсан барааг санал болгосон тохиолдолд за мөн магадгүй одоо танаа компани орон нутагт үйлдвэрлэсэн бараа материалыг ашиглах тохиолдолд тийм. За тухайлбал Улаанбаатар хотын компани Өвөр хангай аймагт одоо цэцэрлэгийн барилга барих гэж байгаа ч байдаг юм уу. За энэ тохиолдолд Өвөр хангай аймагаас аймагт үйлдвэрлэсэн блок тоосхыг ашиглах байлаа гэж бодоход тэр блок тоосхны үнээс 10% бодно. Тэгэхээр та хэд минь гайхчихж магадгүй яхаараа миний одоо санал болгосон үнийг буулгаад байгаа юм бэ? Энэ нь өөрөө таны үнийн санал одоо 100 сая байлаа гэж бодоход 90 гэж үнэлэх гээд байна шүү дээ. За энэ маань одоо өрсөлдөгч компаниудын чинь үнийн хувьд таны үн бол 100 сая боловч үнэлгээ хийхэд 90 саяар харгалзан. Тэгэхээр танаа компани тендер шаардлагад нийцсэн тохиолдолд хамгийн бага харьцуулах үнээр танаа компани шалгарах боломжтой. Гэрээ байгуулахдаа бол таны санал болгосон үнээр гэрээ байгуулна гэдгийг анхаарах хэрэгтэй. За магадгүй бас танаа компани инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгж байх юм бол энэ дээр бас даваа эрхийн зөрүү тооцдог шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. За ажлын тухайд бол 7.5%-аар тооцож байгаа. За танаа компани ажлын тендерт орж байгаа. За 50-аас доошгүй хувийг нь бие дан одоо өөрсдөө танаа Монголын компани гүйцэтгэх, Монголын хуулийн этгээд гүйцэтгэх бол за мөн ажиллах хүчний чинь 30 ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлт иргэн эзэлдэг тийм ээ. Танаа компани 25-аас дээш ажлагчтай аж ахуйн нэгж байх юм бол бас одоо тухайн одоо ажлын түвшинд бол цалин хөлсөн дээр бол 7.5%-аар даваа эрхийн зөрүү тооцоолж болно. За мөн түрүүний нөгөө жишээг яриа. Улаанбаатар хотын компани маань Өвөр хангай аймгийн хөдөлмөрийн хилцтэй гэрээ байгуулад тэндээс ажиллах хүчээ авч байгаа бол тэндээс авж байгаа ажилчдын цалин хөлсөн дээр бол бид нэр даваа эрхийн зөрүү тооцож болно гэсэн үг байна. За бас нэг одоо ач холбогдолтой нэгэн заалт орсон. Юу вэ гэхээр хэрвээ та жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгч гэдэг нь жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэх тухай хуулиар тогтоогдсон та сертификат эзэмшигч байх юм бол нөгөө жагсаалтанд багтсан Монгол Улсын гарал үүсэлтийн барааг одоо танаа компани нийлүүлэх тохиолдолд бол үндсэндээ бол яах нь тантай шууд гэрээ байгуулах юм нөхцөл үүсэж
шууд гэрээ байгуулах нөхцөл үүснэ. За дээрэс нь үндсэндээ тань хэдийгээр тэр жагсаалтанд багтсан барааг нийлүүлдэг гүч гэсэн Монгол улсын гарал үүсэлтэй барааг танай компани нийлүүлж байгаа бол 15%-аар давуу эрхийн зөрүү тооцно гэдгийг бодох хэрэгтэй. За ийхүү танай компани одоо санал болгож байгаа тендерийн хувьд шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнэтэй бол танай тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер болно гэсэн үг. За ингээд хамгийн сайн үнэлэгдсэн бол тантай гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг хүргүүлэх нэ гэдэг бол анзаарах хэрэгтэй. За ингээд хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн танай компанийн хувьд гэрээ байгуулах эрх олгоход мэдээлэл ирсэн бол ажлын 6-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулах нөхцөл үүсэж байгаа гэдгийг анхаарна. За энэхүү таны байгууллага гэрээний хувьд тийм ээ танай компани шалгарсан тохиолдолд одоо байгуулагдж байгаа тэр гэрээний хувьд иргэний хуулиар илүү наривчлан зохицуулж байгаа. Тэгэхээр хамгийн сайн үнэлэгдсэн тендер болоод тухайн тендерийн баримтчигт бол захиалагчийн тодорхойлсон тэр худалдааны за техникийн шаардлага бол худалдаа авах гэрээний үндсэн нөхцөл гэж ойлгож болдог байгаа. Тэгэхээр та бүдэд бас хэрэгтэй байх гэдэг үднээс бол худалдаа авах ажиллагааны гэрээнд ингээд тусгах үндсэн заавал нөхцлүүдийг бол бид бас энэ дээр оруулсан байна. За тэгэхээр гэрээний үнчин байх ёстой байх нь одоо танд одоо таны гүйцэтгэсэн ажилд одоо төлөх төлбөрийн нөхцлүүд энд байна. За урьдчилгаа төлбөрийг танд олгох бол урьдчилгаа төлбөрийн баталгааны дүнгууд, за захиалагч одоо танай одоо тендерийн үйл ажиллагаанд за нөгөө бараалын нийлүүлэлт ажил гүйцэтгэлд хяналт тавих нөхцлүүд. За мөн танай компани шалгараад нэгэн тэн ажлыг гүйцэтгэхээр за мөн бараагаа нийлүүлэхээр болсон бол гүйцэтгэлийн баталгаа шаардах бол түүний хэлбэр дүн энд байх ёстой. За мөн худалдааны нөхцлүүд байна. Одоо худалдааны нөхцлүүдийн хувьд инкатермсийн ямар нөхцөлийг барихын ч гэдэг юм уу тэр зүйлүүд байгаа. За мөн бараа нийлүүлэх ажил үйлчлэгээ гүйцэтгэх хуваарийн ойлголт бол энд байх нь. За гэрээний үнэд хэрвээ тохируулга хийхээр бол тохируулга хийх нөхцөл аргачлал энд тусгагдах юм байна. Энийг бас анхаарах хэрэгтэй. За ер нь бол гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх хориглдог байна. За гэхдээ магадгүй одоо ковидын үндсэн нөхцөлч гэдэг юм уу бид нэр урьдчилан харж чадаагүй магадгүй өнгөрсөн түрүү жил бидний гэрээ байгуулагдсан бол энэ бол урьдчилан харах боломжгүй нөхцөл тийм ээ. За энэ үүднээс бол бид нар гэрээг одоо тохируулж өөрчилж болох юм а гэдэг энэ зүйл байгаа. За мөн одоо хэрэглээний үнийн эндгээс огцом өөрчлөгдөх юм бол суур үн одоо огцом өөрчлөгдөх юм бол гэрээний үнийг бол одоо 10-аас дээш хувиар өөрчлөгдсөн тухайд одоо нэмэгдүүл өөрчилж болдог. За мөн гэрээгээр хүлээсэн үүргээ 3 дахь этгээдэд шилжүүлэх асуудал бол захиалагчийн зөвшөөрөлтөөр шийдэгдэн дураараа шийдэгдэхгүй юм зүйл. За тэгэхээр урьдчилан харах боломжгүй нөхцөл шалтгаанаас бусад нөхцлийн улмаас бол гэрээг үл өөрчлөхгүй гэдгийг анхаарах ёстой байх нь. За ингээд мэдээж хуулийн хүрээнд холбогдох журмыг зөрчиж гэрээ байгуулагдсан бол тэр хүчин төгөлдөр бас гэрээ болно шүү гэдгээс анхаарах хэрэгтэй. За мөн тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд одоо журмыг зөрчиж хууль бус гэрээ байгуулагдсан бол энэ өөрөө хүчин төгөлдөр бас гэрээ болох нь. За харамсалтай нь магадгүй танай одоо тендер амжилтгүй болсон тохиолдолд тендерт оролцогч бичгээр хүсэлт гаргаад дараах зөвлөдтэй танилцах боломжтой. За юутай танилцах вэ гэхээр нээлттэй тендерээс өөр арга хэрэгэлсэн үндслэлтэй танилцаж болно. За мөн нээлтийн тэмдэглэл үнэлгээний дүгнэлт гэрээ байгуулсан эрх олгосон зөвлөмжтэй та танилцаж болно. За мөн шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг та сонирхож болно. За мөн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр. За мөн өрсөлдөгч компани тендерийн талаар та танилцах боломжтой. Тэгэхээр цахимаар хүсэлтэд илэрхийлээд энэ болгонтой ийм танилцах боломж байна гэдгийг бол ойлгож байгаа. За ингээд ерөнхийдөө засгийн газрын худалдаа авах ажиллагааны талаарх үндсэн ойлголт бол үгээр өндөрлөж байна. Тэгээд та бүгдийн хувьд илүү түрүүний засгийн газрын худалдаа авах ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн талаар илүү наривчлаад өөрийн мэдлэгээ болон мэдлэгээ зузаатгаад тендертэй амжилттай оролцоорой гэж хүсээрэй. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар үзүүлж байна.